цайны мастер. Дараа уулзлаа баяртай. Бас нэг ажлын ард гарлаа. Сүү аяр цай хийгээд өгөөч. Мэдлээ. Ямар олон төрлийн цай вэ? Алийг нөх юм бол энэ үү? Бүгд л адилхан байлгүй дээ тийм ээ? Угаасаа бүгд навч юм чинь. Данханд навч халуус хийлээ. Аяр хар цай ноён талхаа. Баярлалаа. Сүү энэ чинь ногоон цай вэ? Хар цай биш вэ? Тэгэхэд буруу гэж Хар цай, ногоон цай хоёрыг ядгаж мэддэггүй мүү? Амсаад үз. надад бүх цай адилхан амтагддаг штеп. Маргааш олзээ. Сайхан амраараа ноён талхаа. Хөөе Шоко, ногоон цай хар цай хоёр адилхан уу? Мэдээч үгүй. Яасан? Ноён талх хар цай хийгээд өгөөч гэхэд нь би ногоон цай өгч гисэн чинь их ууралсан. Би бүх цайг адилхан гэж бодсон юм. Чамд мэддэг юм гэж алгаажаалаа. Цай бол манай түүхийн нэг эзэг. Эрт цагт цавуулагтай будааны бов хамгийн сайхан цай чандаг байсан. Цайгаа хаанд өргөн барьдаг байсан юм. Их сайхан цай байсан болохоор хаан цавуулагтай будааны бовыг тэргүй сайн болгодог. Талхны муглаг ходод цай бэлтгэх нь уламжлалт зүйл. Хөөх, хэрвээ би гоё цай чанах юм бол ноён талх намайг тэргүүн сайдвал тийм болох уу? Үзээд л ал. Тийм ээ. Арчид цэвэрлэгтээ таарахын ч гэсэн би цай чанахтаа мундаг байх юм билүү? Ноён талх намайг хайрлна. Шин сонирхлоо гарамгай сурнаа. Эхлээд усаа 100 градус буцалгана. За, авч усны хавцаа нэгийг хацсан 50 байх ёстой. Үгүй, мөх хамтаа болчихж. Мантун бууцуда. Ерөөсөө шууд цайны мастер дээр очие. Сайн уу? Өглөөний минь дэрхмээ. Өглөөний минь. Хөөе, сүү яагаад ирээгүй? Харин л дээ. Намайг ирэхэд юм байсан. Ноён талхаа би цайны мастер болохоор шийдлээ. Мэдлэгтэй болохын тулд ас холын замыг зорилоо. Баяртай. Сүү яагаад ийм юм болдоо? Хөөе, энд хүн байна уу? Та нөгөө алдар цайны мастер уу? Танилцах таатай байна. Намайг сүү гэдэг та надад туслаач. Би шууд үйлчлүүлэгчийн гарт зардаггүй. Дэлгүүрлөө очиж аваа. Хүлээгээрээ цай худалдаж авах гэж ирээгүй. Цайны урлагт суралцах гэж ирсэн юм. Намайг өчүүхэн шаваа болгож авна уу? Энэ дуртай нэрээд сурдаг гэж бодоо юу? Би шав авахаа ноёсон. Би энэ газраас явахгүй. Надад заахыг зөвшөөртөл чинь явахгүй. Шаардаад байгаа бол чамайг шаваа болгоё. Гэхдээ маш нарийн шахуу сургалтанд орох бэлтгэлтэй байгаа үсттэй хөөмин. Тийм ээ эрхмээ. Урмигтай хугалахгүй эрхмээ. Хамгийн цэвэр цайг хамгийн цэвэр усаар чамдаг. Өглөө эртлэн босож навчин дээрх шүүдрийн усыг цуглуул. Шүүдрийн усаар чансан цай тансаг шинэхэн байдаг. Багархад навчны цай гэдэг юм. Цай хүсэл тэмүүлтийг мэдэрдэг байгаа бүх хүчээ дайжлаарай. Танхны өмнө гаруй хүн бай. Ой, би өгүүлж дуусаагүй. Цайнд өвдгөө гэмтэн үү яа нь хамаагүй. Энэ цайг босоод өдрийн хар цайны дараа эзэглэхэ болиг гэдэг юм. Цайны цайг. Оо, тийм ээ. Тэнгэр минь ядарч байна шүү. Би чаднаа. Сүү, чи цайны урлагийг эзэмшчээ. Одоо энд чамд сурах юм байхгүй. Одоо амьдрал руугаа. Би явахд бэлэн биш байна. Чамайг яаж цай чадах юм бэ? Битгий. Энд чамд өгөх юм байгаа. Юу вэ? Тусгай цайны бүрдэл манай гэр бүлээс уламжлагдсан ирсэн гэдэг байгаа юм. Энэ мантун бууцны гэр бүлийн өв болсон цайны бүрдэл юм уу? Тийм ээ. Чи сургалтаа онц дүүргэсэн болохоор авах бүрэн эрэхтэй. Ухаалаг хэрэглээ. Маш их баярлалаа эрхмээ. Өгнө ширхэг нь $5,500 гэдгийг чи миний тусгай шав болохоор хямдруулаад $5,000 өгье. $5,000? Би төлж чадхааргүй үнэтэй юм байна штэ. Маш сахилга баталгаа болохоор чинь цайны халбагны иж бүрдлийг үнэгүй. Энэ байхгүй гоё цай чан чадахгүй. Цайны халбагны иж бүрд үнэгүй гинэ. Та мундаг шүү. Юм саргаж
ирсэндээ баяртай байна ирхнэ. Сүү чи хаач чигсэн юм бэ? Юу өмс чигсэн? Шоко, чимээгүй байж вэ? Би төгстэй чанах болно. Та ойлгосон биз? Чанартай юм байна. Мантун буусны гэр бүлийн өв энэ цаг ажиллах нь мэдээж. Сайхан гарлаа. Цайны урлагийг олон жил хайрлаж хүндэтгсний илэрхийлэл. Ноён талханд өгөхөөсөө өмнө амсаж үзье дээ. Ямар заваа юм бэ? Яагаад ийм хашиг байгаа юм? 30 жилийн өмнө хугацаанд дуусчихсан юм уу? Модго мантун буусна дээ. Бүх цайнууд яг адилхан л шороотой навчнууд. Тэнийг ич бүрдэл хамаг мөнгө зориулсан штэ. Хогшиг муухай амттай болчихсон. Юу ичээдэн үнэрөө те? Ноён талхаа хүлээ. Ямар сайхан цай вэ? Английн хөдөө байсан үеиг минь санагдуулчихлаа. Би өнгөрч. Одоо ажилгүй болно доо мэдэж байна. Сүү хосгүй сайхан цай болжээ. Амьдралдаа ийм сайхан амттай цай ууж байсангүй. Хайзар нэрээ юу? Нэрээ байлгүй яах вэ? Энэ бол үнэхээр гайхалтай цай. Биш ээ. Эзэн хааны сүйтэй цай. Сүү яваа цай чанаад өгөөч. Цайны маасра. Мэдлээ ирхмэ.